Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг эх үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Монгол улсын хэмжээнд 2017 онд 10,339 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,448 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байсан бол 2019 онд 10,721 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,713 хос гэрлэлтэд аль биесээр цуцлуулжээ. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 3.7 хувиар, гэрлэлт цуцлалт 10.8 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл саллтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна. Таны гэр бүл ойр орчимд гэр бүл цуцлалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа дараах хүчин зүйлүүд. Гэр бүлээс гадуур харилцаатай, архины хамааралтай, хардталтаас үүдэлтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, үл ойлголцох байдал үүсэж байна уу? Тэгвэл нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвийг байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийг хамгаалах, хувь хүнд үзүүлэх ганцаарчилсан хосын, бүлгийн, утсаар болон онлайн бусад хэлбэрээр та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэнэ. Энэхүү төв нь олон улсын Улаанбаатар их сургуулийн хичээлийн веб байрны 209 тоотод байрлаж байна. Таны гэр бүл дахин давтагдашгүй үнэт зүйл. Өнөөдрийн хичээлийг маань гэр бүл судлаач Баясгалан багш маань та бүхэндээ хүүхдийн хөгжил сэдвээр өнөөдрийн хичээлийг орж төлөвлөнө. Сайн байцгаана үзэгчдээ, гэр бүлийн боловсрол олгож байгаа цуврал хичээлүүдтэй маань хамт байгаа та бүгдтэй баярлалаа. За боловсрол гэхээр бид нэр бага боловсрол эзэмшиж байгаа, дунд боловсрол эзэмшиж байгаа, дээд боловсрол эзэмшиж байгаа. Тэгвэл өнөөдрийн хамтдаа суралцж байгаа энэ хичээлүүдэд бол гэр бүлийн боловсролыг бүгдээрээ хамтдаа суралцж байгаа. Гэр бүлийн боловсролыг хүн хаана олж авдаг вэ гэхээр гэр бүлийн орчинд бол өнөөдөр авдаг. Сургууль боловсролыг зардаг бол гэр бүлийн орчин бол амьдралд хандах хандлага, эхнэр нөхөртөөгөө харилцаа, үр хүүхдээ хүмүүжүүлэх тийм боловсрол сургадаг хамгийн чухал орчин бол өөрөө гэр бүлийн орчин байдаг. За энэ гэр бүлийн боловсролд хөрөнгө оруулахаар өнөөдрийн сэдэв маань хүүхдийн хөгжил буюу Адлер гэдэг эрдэмтний онолын талаар бүгдээрээ хамтдаа ярилцсан. Та айлын хидд хүүхэд вэ? Та энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Айлын хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог өөр байдаг. Айлын дунд хүүхэд, том хүүхэд, бага хүүхэд, айлын ганц хүүхдүүдийн сэтгэл зүй хэв шинж, хандлага, харилцааны онцлогуд өөр байдгийг та бүгд маань анзаарсан байх. Энэ онцлогуд хэрхэн бий бүрэлддэг вэ гэдгийг анхандаа Адлер гэдэг энэ эрдэмтэн маань судалгаа хийж Адлерийн төрөлтийн ирэм гэдэг энэ онолыг энэ эрдэмтэн маань гаргаж авсан байна. За тэгвэл слайд руугаа бүгдээрээ оръё. За айлын ууган хүүхдүүд ямар гол хэв шинжүүд байдаг вэ гэж. За төгс удирдагч нар байдаг, эзэрхэг байдаг, хариуцлагатай байдаг, сэдэлтэй байдаг, ухамсартай байдаг, хянагч байдаг, болгоомжтой байдаг, найдвартай байдаг. Айлын том хүүхдүүдийг цаашид ямар байдлаар харилцаж ажиллаж бас мөн ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулах хэрэгтэй вэ гэхээр айлын томууд багаасаа удирдах, бусдыг чиглүүлэн манлайлах чадвар байдаг учраас удирдах чиглэлийн ажил мэргэжлүүдийг эзэмшүүл зүгээрээ гэдгийг судлаач нар өнөөдөр зөвлөдөг. Гэр бүлийн харилцаанд хамгийн их урмаар дутдаг хүмүүс бол айлын том хүүхдүүд байдаг. Хэтэрхий хариуцлага, хэтэрхий даалгавар оноосоор байгаад гэр бүлд урмаар дутдаг хүүхдүүд айлын томууд байдаг. Учир нь яагаад урмаар дутдаг гэж тодорхойлж байгаа вэ гэхээр гэр бүлд болж байгаа бүх асуудал айлын томтой холбоотой болчдөг. Дүү аяг хаглалаа, гэр бүлд хэн буруутан болдог вэ? Та хэнийг буруутгадаг вэ? Ихэнх хосууд, ихэнх гэр бүлүүд юун дээр илүү анхаарал хандуулдаг вэ гэхээр дүүгээ ойлгохтой харсангүй, чиний л буруугаас олж дүү чи аяг хаглалаа гэж хэлдэг. Тийм учраас айлын томууд ихэвчлэн дандаа шүүмжлэл дунд, буруутан дунд өнөөдөр өсдөг. Тэгэхээр цаашид би юуг зөвлөх гээд байна гэхээр айлын том хүүхдүүдийг аль болох урамшуулж, зоригжуулдаг байгаарай. Урамшуул, зоригжуулах тусам хүүхдийн хандлага, хүүхдийн хичээл зүтгэл өнөөдөр улам сайжирд юмаа гэдгийг та бүгддээ зөвлөмөр байна. За айлын дунд хүүхдүүд нийтж орхигдож сурсан тэрслэгчид, амар тайван тогтоогч нар, дасан зохицох чадвар сайтай, бие даасан хүмүүст өнөөдөр таалагддаг гэж. За
За айлын дунд хүүхдүүдийн онцлог ямар байдаг вэ? За хамтдаа уншаад аваарай. Нийтэж орхигдож сурсан, дэвслэгчд амар тайван тогтоогч, дасан зохицох чадвартай, бие даасан хүмүүст өнөөдөр таалагддаг хүмүүс байдаг. Хамгийн анхаарлын төвд хэн баг уртдаг гэхээр айлын дунд хүүхдүүд байдаг. За одоо сүүлийн жилүүдэд гэр бүлийн соёл хандлага өнөөдөр өөрчлөгдөж байгаа учраас харьцангуй сайжирсан. Бидний үеийн залуучууд сайн мэдэн дээ. Ер нь бол хамгийн хуучин хувцас өмсөж өссөн хүмүүс бол айлын дунд хүүхдүүд байдаг. Юу гэж хөвчлээ хэлдэг вэхээр би бараг шинэ хувцас өмсөж үзээгүй гэж зарим талаараа хэлдэг. Яагаад тэгэхээр ах эгч нарынхаа хувцсыг дамжуулж өмсөөраад илээдэг ийм хүмүүс бол айлын дунд хүүхдүүд байдаг. Айлын дунд хүүхдүүдэд үндсэндээ хоёр маш сайн чадвар хөгжсөн байдаг гэдгийг судлаачид тодорхойлдог. Ямар хоёр чадвар вэ гэхээр нэг нь өрсөлдөх чадвар, нэг нь зохицуулах чадвар маш сайн төлөвлөсөн байдаг. Яагаад өрсөлдөх чадвар сайтай байдаг вэ гэхээр ах эгч нарынхаа дүүнэрийнхээ аргыг олохын тулд бас тэднээс өрсөлдөж ээж авахын анхаарлын төвд орохын тулд өрсөлдөх чадвар сайтай байдаг. За зохицуулах чадвар гэдэг маань ах эгч нарынхаа учрыг ч олчин, дүүнэрийнхээ арга эвийг ч асуулчин, дунд нь гүүр болдог хүмүүс бол айлын дунд хүүхдүүд байдаг. Тийм учраас ирээдүйд айлын дунд хүүхдүүд сайн зохион байгуулагч нар, сайн менежерүүд байж чаддаг гэдгийг та бүгддээ өнөөдөр зөвлөмөр байна. За айлын бага хүүхдүүд нийтэж дур булаан, залтай, анхаарал халамжинд дуртай, аминчхан, хөгжилтэй хүмүүс байдаг. Айлын бага хүүхдүүд ихэвчлэн анхаарлын төвд байдаг учраас бие даах чадвар харьцангуй султай байдаг гэдгийг ерөөдөө бид нар анзаардаг. Аливаа нэг зүйлийг хийлэхдээ ах эгч нарыг нь урдуур нь оруулахгүйгээр аль болох бие даалгах ийм чадварыг бага хүүхдэд хөгжүүлэх юм бол ирээдүйд хүүхдүүд маань амжилттай явах боломжтой байдаг. За айлын ганц хүүхдүүд айлын анхаарлын төвд байх дуртай, эмзэг, төлөвшгөн удаан, удирдагч нар итгэлтэй, ухамсартай, хариуцлагатай байдаг. За сул талууд бас байдаг. Ганцаараа өссөн учраас бие даах чадвар их сайтай, бусадтай харилцаа султай. Ер нь бол одоогийн сүүлийн жилүүдэд тавигдж байгаа багаар ажиллахын чадварт зохицдгүй ийм хүмүүс байдаг. Ер нь бол бие үзэлтэй бол төлөвшөх гээд юм а гэдгийг эрдэмтэн маань судалж гаргаж ирсэн байгаа даа. За үндсэн энэ дөрвөн хэв шинжийнхаа хүүхдүүдийн онцлогуудын талаар бүгдээрээ хамтдаа ярилцлаа. Тэгээд энэ дөрвөн хэв шинжүүдийг хэн бий болгоод байгаа гэхээр эцэг эхчүүдийн ялгаатай ханддаг энэ хандлагаас болоод хүүхдүүд өөр сэтгэл зүйн онцлог хэв шинжтэй төлөвшөд байна гэдгийг судлаач маань өнөөдөр тодорхойлсон. Танаас нэг асуулт байна. Та шинэ мамаатай болоо, шинэ өрхийн гишүүнтэй боллоо. Тухайн өдөр агаар салхи тогтун сайхан байл. Хиний төлөө та салхинд гардаг вэ? Ихэнх эцэгчүүд юу гэж хариулдаг вэ гэхээр за дүүгийн өнөөдөр салхинд гаргая гэж хэлдэг. Ах эгч нар нь өнөөдөр ямар үүрэгтэй болж байна гэхээр дагаад явах үүрэгтэй өнөөдөр л хүмүүс олж хуурж байгаа байхгүй. Яагаад эцэг эхчүүд зөвхөн багад нь өнөөдөр фокус хандуулж нэг хүн зориулж байгаа юм бэ? Ялгаатай энэ хандлагаас болоод хүүхдүүд өөр төлөвшлийг өнөөдөр авах юм хандлагууд байдаг. Агаар тогтун сайхан байгаа бол хүүхдүүдэд бүгдийн өнөөдөр сайхан салхинд гарыгаа гэж хэлэх юм бол хүүхдүүдийн хоорондын харилцаач ив дүүтэй байх ойлголцол сайн байд юм а гэдгийг та бүгдээ зөвлөмөр байна. Магадгүй таны хүүхдүүд хоорондоо үл ойлголцол зөрчилтэй байгаа бол бид танд нэг зүйлийг чухалчилж хэлэхэд та хүүхдүүдтэй ялгаатай ханддаг учраас хүүхдүүдийн харилцаа хоорондоо зөрчилдөх маргаан их байдаг шүү гэдгийг та бүгдтэй анхааруулмаар байна. За хоёр дахь Адлер гээд эрдэмтэн маань гаргасан маш нэг чухал онол байдаг. Дутуу дүрмгийн мэдрэмж буюу дутуу дүрмгийн комплекс гэж бид нэрлэдэг. Нас биеийн төрсэн хүмүүсийн сэтгэл зүй хэв шинж өөрчлөлт, сэтгцийн эмгэгүүд ихэвчлэн юутай холбоотой үүсдэг вэ гэхээр хүүхэд насндаа авсан дутуу дүрмгийн мэдрэмжээс болоод үүсдэг гэдгийг энэ судлаач маань судалж гаргаж ирсэн. Хүн дараах 3 зүйлээр ерөөдөө дутуу дүрмгийн мэдрэмжийг мэдэрдэг гэж хэлж байгаа. Нэгдүгээрт биеийн согоос үүдэлтэй дутуу дүрмгийн мэдрэмж. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй ийм хүүхдүүдийг өнөөдөр тодорхойлж байна гэсэн. За хоёр дахь нь хит бөөцөлтөөс үүдэлтэй дутуу дүрмгийн мэдрэмж. Бид нар хитрхи анхаарал хайр халамжийг үзүүлж байна гэдэг урд дүүр нь орж имийг хэлгсээр хагаад бие даах чадвар их султай болгочдөг. Бие даах чадвар султай болгоно гэдэг маань хүүхдэд ямар сэтгэл зүй хэв шинж суудаг вэ гэхээр өөртөө итгэх итгэл төдийлөн бага өнөөдөр сууж эхэлдэг. Тийм учраас хит бөөцөлт, хит хайрлалт гэдэг маань тийм сайн зүйл биш гэдгийг бид нэр харж байгаа. За гурав дахь нь шовдрлох тоос үүдэлтэй дутуу дүрмгийн мэдрэмж гэж. Бид нэр хүүхдэд өгөх анхан шатны хайр, анхан шатны хэрэгцээнүүдийг дутуу үснээс болоод хүүхдэд шовдрлогдохын мэдрэмж үүсдэг. Энэ гурван дутуу дүрмгийн мэдрэмжийг авснаар хүний сэтгэл зүй ялангуяа нас биеийн төрснийхаа дараа
сэтгэл зүй доктортой биш эмзэг болох, бусдад харилцаан дээр асуудалтай болох суурин өнөдөр тавигддаг. Тэгэхээр хүүхд болгоны зүрх сэтгэлийг дүүргэж, хэрэгцээтэй байгаа зүйлүүдээр нь хангаж, үр хүүхдүүдэд эн тэнцүү хайрладаг байгаарай гэдгийг та бүгдээс өнөөдөр уриалж байна. За өнөөдрийнхөө хичээлдээ та бүгд хамт байсан та нартай баярлалаа.